Шинэ жил ухаан таны мэдгүй судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэс ишноор Баасан давгийн уянга доктор хүрэлцээрлээ. Танд баярлалаа. За баярлалаа. Урьсан баярлалаа. Таны одоо ажиллаж байгаа газарчин дээр зоонуудын үндэсний өвчин судлалын үндэсний төвийн тархуу судлаач хүн юм байна тийм ээ. Тэгэхээр яг энэ төвийнхээ тухай энэ нэр томьёоны тухай ярьж байгаа. За манай байгууллага бол ер нь зооноз гэдэг хүмүүсийг тань мэдтгүү те. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр грек гаралтай зоо гэдэг нь амтан гэж байгаа. Нөөзөс гэхээр нөгөө өвчин судлал. Тэгэхээр амтнаас хүн дамжин халдварладаг өвчнийг судалдаг байгууллага юм. Амтнаас хүнд дамждаг өвчнүүд байдаг шүү дээ. Галзуу, боом, тарган тахал те. Ачгаар дамждаг халдварууд гэх мэт өвчнүүдийг одоо судлаж шинжилдэг байгууллага байгаа юм. Өөрөө ажилладаг юу бол тархвар судлаач гэж энэ яг юу судалдаг? За тархвар судлаач гэхээр одоо тухайн өвчнөө судална. За энэ өвчин ямар өвчин бэ те? Хаана илүү өртөгддөг вэ? Хэн илүү өвчлөдөг вэ те? Ямар замаар дамжин халдварладаг вэ те? Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн чиглэлээр одоо бид нэр судлаж энэ чиглэлээр арга хэмжээг одоо авч хэрэгжүүлдэг хүмүүс гэсэн үг. За сонин ховор мэргэжлэр ажилладаг юм байна. Өнөөдөр өөрөө чинь энэ нэвтрүүлэг дурсан шалтгаан бол энэ ном байна. Энэ хачгаар халдварладаг өвчнөөс сэргийлэх гэсэн юм ном шинэ ухаан таны мэдхүүн 30 биш 21 дугаарт гарсан юм байна тий. Энэ номын зохиогч нэлээд хэдэн байна. Түүний нэг нь одоо юунга доктор Ундраа өөр хин гэж байна. Бурмаа гэж байна тий. Та гэдэг хамтран бичсэн юм байна. Тэгэхээр энэ номыг ярих болсон шалтгаан бол одоо энэ хачиг гэдэг айхтар амтан яг одоо дэлгэрлийн үе нь одоо байх шиг байна тий. Тийм учраас ялангуяа хот суурмгийн хүүхдүүд өдрөө сайн мэдэхгүй ээж магадгүй юм да. Тэгээд энэ чиглэлээр ярих гэж бодож байна. За энэ дээр бол нэгэн сайхан судалгаатай таны мэдхүүн энэ сайхан ном байна дээ. Би анхны асуултыг одоо манай таны мэдхүүн нэвтрүүлэг учраас ер нь хачиг гэж ямар амьтан байдаг юм бэ? Энэ одоо амьтны төрөл зүйлийн хувьд яг ямар амьд юунд нь хамаардаг юм бол энэ амьтны тодорхойлолтоос эхлүүл яасан юм бэ? За юуны төрөнд энэ хачгаар дэмж халдвар гол нөгөө дамжуулагч манаараа хачиг байгаа тий. Хачиг гэдэг амьтан байгаа. За энэ өөрөө ямар амьтан бэ гэхээр аалт зэлбэрийн аалт хөрөөний тийм хүн болон мал амьтанд шимэгжилдэг амьтан байгаа. За энэ хачиг маань өөрөө энэ дөрвөн хөлтөө тэгээ их биетэй юм да хөгжлийн дөрвөн үе шаттай амьтан байна. За яадын хэр өндөг, авгалдаа, нийв, тэгээ бие гүц хачиг гэдэг. За тэгээ энэ дөрвөн үедээ дөрүүлэнд нь ер нь тухайн одоо ямар нэгэн халдрыг хүн амьтанд дамжуулж идэг. За тэгээ өндөг бол яг алдартай нь гэхдээ дамжуулахгүй өндөгнөөс босод үедээ өөр эзэн амьтанд шимэгчлэн одоо халтрыг дамжуулдаг байна. За энэ хачиг мөн өөрөө нян, вирус, мөөгөл, игэл битэн гэсэн одоо маш олон төрлийн 30 гаруй төрлийн өвчнийг хүндэтгэд дамжуулдаг. За тэгээд хачиг маань өөрөө ерөнхийдөө эхлээд бол тухайн одоо хачиг маань өөрөө хүнд шимэгчлэхээс шалтгаалаад хэрхэн шимэгч хүн амьтанд хэрхэн шимэгчлэхээс хамаарат ерөнхийдөө нэг 6 хүртэл жил тухайн одоо байгальд эргэлтэнд бичдэг байна. За эхлээд тухайн одоо хачиг маань эхлээд авгалдаа байгаа шүү дээ. Нөгөө 3 хөлтэй авгалдаа байдаг. Эхлээд 3 хөлтэй авгалдаа маань жижиг мэрэгчд шимэгчлэн. За хаврын үлрэлт шимэгчлээд за тэгээд тухайн үйлчлэгийнхаа хугацаанд 4 хөлтэй нийв болно. Нийв болсныхаа дараад арай эзэн амьтны өөрчлөлтөд том эзэн амьтан буюу хүн одоо том одоо амьтдаа шимэгчилж тухайн одоо нийв маань одоо бие гүцэн хачиг болдог байна. Бие гүцэн ирийн хачиг болдог. За тэгээ ийм хачиг маань өөрөө маш олон өндөг гаргадаг, маш олон өндөг. Тэгээ нөгөө өндөг маань одоо тухайн одоо газар одоо өвлжөөд тахан хавардаа одоо жижиг хоол нийфүүд гарч ирдэг байна. Тэгэхээр хачиг яг биеийн бүтцийн ажиглал одоо ямар хөө бүтцтэй юм байт юм бол аалт хэлбэрээр байх нь. Тий, аалт хэлбэрийн. За ерөнхийдөө хачиг маань өөрөө за ерөнхийдөө дэлхийд дээр 30 мянган гаруй юм зүйлийн хачиг бүртгэгдсэн байдаг. За Монгол оронд бол ерөнхийдөө энэ манай 20 гаруй төрлийн зүйлийн хачгуудыг тэмдэглэгдсэн байдаг. За эдгээрээс бол манай Монгол оронд бол яг эрүүл мэндийн ач холбогдол бүхий 2 төрлийн одоо хэд хэдэн зүйлийн хачгууд хүнд одоо халдвар дамжуулдаг байна.
манай орны. За энэ одоо ерөнхийдөө хүнд ойлгомжтойгоор хэлэх юм бол хүмүүс мэддэг те нөгөө бэлчээрийн ачиг, малын ачиг гэх бор өнгөтэй ачиг байгаа. За ойн ачиг улаан өнгөтэй улаан жижиг ачиг байна гэж яриад ойд гэдэг ойн ачиг. За гурав дахь нь болохоор говийн ачиг, цагийн ачиг гэдэг. Энэ гурван төрлийн ачиг одоогоор ер нь манай Монгол оронд хүнд өвчлөл дамжуулж байгаа нь одоо тодорхой бүртгэгдэж байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө энэ бэлчээрийн ачиг маань мэдээж ойлгомжтой тий малын ачиг маань бүх Монгол нутагт тархсан байдаг. За ойн ачиг нь улаан одоо эксодус гэдэг ачиг маань одоо яг ой бүхий нутгуудаар одоо манай хойд нутгуудаар Сэлэнг, Булган тий Хинти Өсгөл аймагуудын одоо ой бүхий тайгын бүсүүдэд ихэвчлэн тархсан байгаа. За говийн ачиг бол мэдээж нэг говийн бүс нутгуудаар тархсан байдаг. Тэгэхээр одоо энэ сэдвийг ярих болсон шалтгаан бол яг хачигчин болвол идэвхжлийн үе нь болохоор ингээд 4 сараас одоо 10 сарын хооронд гэж хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэг үндсэндээ бол 6-7 сар бол хачигын одоо идэвхжлийн үе байна. Гэтэл тэр чинь яг манай хүмүүсийн одоо зугаалгын гадагшаа явдаг яг ийм үе тараад байдаг тийм. Энэ үед бол одоо хачигаас сэргийлэхтэй холбогдуулаад бас тийм мэдлэг мэдээлэлтэй холбоотой энийг өнөөдөр өөрөө ч урьсан юм л да. Ер нь энэ хачгийг одоо их олширч байгаа нь бол одоо магадгүй энэ байгалийн тэнцвэр бус байдалтай холбоотой хүний үйл ажиллагаатай холбоотой олон хүчин зүйлтэй холбоотой байгаад байгаа бах тийм ээ. Тэгэхээр одоо ялангуяа энэ төв суурин дэссэн хүүхдүүд нь хачиг мэдэхгүй хүмүүс одоо энэ хачиг гэдэг чинь бас аюултай шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна л да. Тэгэхээр түрүү өөрөө бас нэлээд ярьчлаа. Тэр хачиг одоо өвчин дамжуулдаг гэдэг тийм ээ. Тэгэхээр ямар өвчин дамжуулдаг, яагаад хачигаас сэргийлэх ёстой юм бэ гэдэг чиглэлээр та өөрөө хөвжил бодлоо хэлээш. За юуны зэрэнд бас нэг хачигын улирчлалын эхлээд бас яри тий. Хачигын улирчил ерөнхийдөө хачиг маань өөрөө 3 сарын сүүлээс эхлээл ерөнхийдөө хачиг маань байж гараад эхэлдэг. За 3 сарын сүүлээс эхлээл ер нь 7 сар, за 10 сар хүртэл энэ хачиг маань байна. За хачиг бол өөрөө хаана яж идэв гэхээр нөгөө хөгжлийн үе шатаасаа хамаарат одоо зөв нийт байх юм бол 30 см өвсөн дээр ингээд дээшээ гараа байж идэв. 4 үлтэй авдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг 3 үлээрээ өвсөн дээрээс бариад эхний нэг хүлээр одоо нэг хос үлээр ингээд эзэн амтын их хүлээгээ байж идэв. Өөрөө өнөр аягүй сайн мэддэг. Тэгээ салхины өнөр салхи өнөрт аягүй сайн мэдэрдэг учраас одоо хүн очиж хүн мал амтан очих юм бол нөгөө очих маань асаж нөгөө шимэгчлэх эзэн амт нь олдог байна. Тэгэхээр хачиг маань өөрөө байж идэг эзэн амтны хүлээгээ байж идэг амт байгаа. Нийт тийшээ явахгүй хүлээгээ байж идэг. Тэгэхээр хүмүүс өөрсдөө хачиг байгаа газар руу очиж хачиг таацуулдаг байна. Тийм ээ. Тэгэхээр 3 сарын сүүлээс 10 сарын хооронд одоо ялангуяа хамгийн их нөгөө хоруу чанар өндөртөө эксодус буюу нөгөө хачигтай газар голомтд газар руу очиж хүмүүс халдвар авч хазуулдаг. За ямар хүмүүс очиж хазуулдаг вэ гэхээр нөгөө ойд очиж урамбал дууж байгаа тий халиар жимс дууж байгаа жимс дууж байгаа мод бэлтгэх самар түүх тий бугын ивэр одоо ингээд түүтэн штэ бугын ивэр түүх алт олборлох гэх зэрэг зорилгоор ойроо зорч байгаа мөн аялал зугаалгаар явж байгаа ус илүү очиж хачигт очиж хазуулдаг юм яг нэг голомттой нутагт нь очивол гүнрэн очил. Тэгээд явж байгаа ус энд хачигтай шүү гэдэг чинь мэдэхгүй шүү дээ. Тэр чинь мэдэх ямар боломж байна. Ямар шин тэмдэг байдیں۔ Ямар газар нь хачиг байдаг. Ерөнхийдөө хүмүүс юуны түнд яаж авах хэрэг хачиг маань тэнцэд байж голомт газар байгаад хүн очиж хазуулдаг байх нь тийм ээ. Хачигт очиж. Тэгэхээр тухайн саруудад хүн хачигт хазуулахдаа мэдээж аюу маш олон урьдчилан сэргээл арга хэмжээ байгаа. За үүний төрөнд хэлэхийн өмнө хачигт халдвар маань гэхээр 3 удаа хачгаар дамждаг маш олон өвчин байдаг. Одоо за дэлхийн 10 дугаар ангиллаар бүртгэгдсэнээр нь 20-30 гаруй төрлийн өвчин байна. Хачгаар дамждаг. За тэрнээс манай Монгол орн бол 8-9 өвчнийг ерөнхийдөө судлаад шинжилээд энэ өвчин манай оронд байна гэж үзээд байгаа. А энэсээ 3 төрлийн өвчнийг энцефалит, боррелиоз, икчиоз гэдэг 3 төрлийн өвчнийг яг хүний өвчлийг онцлоод бүртгээд тий тэрийг одоо эмчлээд урьдчилан хангамжийг одоо хүн амд хүргэдэг. Энэ 3 төрлийн хүн одоо халдвар бүртгэгдээд байгаа өвчнийг одоо 2005 оноос эхлээд бид нэр одоо бүртгээд оншилж явж байгаа. За тэгээ энэ 3 өвчин ямар өвчин байд юм бэ гэхээр одоо нөгөө энцефалит гэдэг байгаа нь ойн хачгаар дамждаг. Илүү төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг. Маш хүчтэй гэмтээдэг. Ийм бол илүү хоруу чанар өндөртөө вирусыг нөгөө ойн хачиг нь хүн дамжуулдаг байна. Эксодус бисилгац гэдэг одоо хачиг байна. Энэ болохоор маш хүн дэлбэрийн одоо хүнд эмгэг үүсгдэг, саас ажилт үүсгдэг те. Тарих нүсний гэмтэлт үүсгдэг те. Оюун ухааны хүртэл өөрчлөлт үүсгдэг өвчин байдаг. За
эркцөөдгийн өвчин болохоор бэлчээрийн хачгаараа дамждаг. Энэ нөгөө хачууд маань өөр өөр өвчин дамжуулдаг болчихлоо. Бэлчээрийн хачиг буюу одоо дермацентер нууталын хачиг маань илүү нөгөө эркцөөдгийн өвчнөд дамжуулдаг. Энэ бол их хвчлэн нөгөө малтчид хүүхдүүд эмэгтэйчүүд илүү өвддөг. Энэ яг бол малаасаа бэлчээрээсээ дамждаг. Гэхдээ шинж тэмдгийн хувьд бол арай нөгөө энцефалитик бол хөнгөндөө одоо булчгаач чинь тууралт гарна, халуурна тий. Тэгээ 3-аас 1-2 3 хоног төр илрээл эмчилгээ хийхэд 7-аас 10 хоног доор эмчлэгддэг тийм өвчин байна. За хачигт боррелиоз гэдэг нь болохоор мөн нөгөө нэг ойн хачгаар дамждаг. Ойн хачгаар. Тэгээд мөн одоо нөгөө түрүүний хэлсэн зорилгоор ойд явж байгаа усуд халдвар авч үзүүлдэг байна. За боррелиозын яадын гэхээр мөн өндөр халуурна, ийм өрмөц юм тууралтууд гардаг. Цагиргийн хэлбэртэй тууралт. Арьсан дээр. Тэгээ мөн одоо үе мөчний шинжүүд илэрнэ гэх зэрэгээр одоо шинжүүд илэрдэг байна. Тэгэхээр энэ ачиж хайхтар юм гэдэг өвөл нь яхаа гэж хэлж байна. Өвөл нь ерөнхийдөө энэ амтантайгаа ч юм уу те хөрсөнд ч юм уу тэр жижиг мэрэгч амтантаа нөгөө хөгжлийнхэн циклээр ингэ шимэгчлээд хамтдаа байж байгаа. Яг 3 сараас яг цас хандрахаар гарч ирдэг. Тохиромжтой температур нь гарч ирэх. Температур нь болохоор гарч ирдэг байна. Чигшил температурын нөхцөл бүрдээд ирэхээр одоо ачиг маань хөдөлгөөнд идэвчээд ирдэг байна. 3 сарын сүүлээр л. Ер нь ачигч дэлхийд даяараа байна уу? Одоо хаана илүү одоо тархсан байдгийг. Тань нөгөө хачигын зүйлээс хамаарна. За ялангуяа тэр нөгөө их соц бэсэлгат гэх нөгөө айн хачиг бол ерөнхийдөө нөгөө Европ, Орос маш их тархалттай. Хүчлэл маш өндөр. Айгүй маш их тархалттай. Бараг нөгөө Европын ай мод бүс бүтээний нутагч тосготууд нь бүр ай мод дотор байдаг шүү дээ. Тэгэхээр айгүй хөвчлөл өндөр бүртгэгддэг. Их өндөр бүртгэгддэг хөвчлөл. Сүүлийн үежилүүд ер нь ихсэж байгаа. Энэ зөвхөн нийгмийн эрэлмэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ номон дараа байна л да. Тэр Европын 29 орнд их тархалт ихтэй байдаг. Азийн 4 орн гээд энэ дотор Монгол орчод байгаа байхгүй. Монгол, Хятад, Япон, Солонгос энэ төрөйд нэрлээд байгаа юм. Тэгэхээр миний санаа зовоод байгаа энэ дэр байна л да тийм ээ. Энэ жил Азийн бүс нутаг гэхтэл одоо 4 орн илүү тархалтайг нэг нь Монгол байхад одоо энэ ачигтай холбоотой ачгаар дамжиж өвчлөж байгаа энэ өвчл ихсэж байгаа энэ тохиолдолд энэ мэдлэг мэдээллийг одоо нийт хүмүүс нэлээд төлхөө гэж яах юмсан яг өгдөг үйлрэл нь одоо байх шиг байна тийм ээ. Тий, ерөнхийдөө тий. Эркцөөз бол ерөнхийдөө нэлээд сая өсөд буурлаа. Одоо энцефалит боррелиозоор өвчлөх магадлал өндөр байгаа. За ер нь Европын орнууд маш өндөр тархалттай учраас зарим тохиолдлууд ер нь очоод ирсэн хүмүүсээс хазуулаад өвчлсөн тохиолдол ер нь хэдэд бүртгэгдэж байгаа. Тэгээ хачгийг бол номонд бичсэн харж яхад бол бас их хайхтар юм байна. Одоо ингээд дөрөв хэллээ шүү дээ. Ингээд тохиромжтой үед ингээд 3-4 сад гараад ирж байна. Гарч ирж чадар одоо өвсний үзүүрч ч юм уу ингээд тэр одоо шимэгчээр амтнаа хүлээгээд ингээд байж шүү дээ. Тэгээ тэр амтныхаа хөдөлгөөн би халуун дулаан бүх юм бас мэдрээд байна тийм үү. Тэгэхээр бол ачигнаас сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө л анхаарахгүй бол хаанаас яаж ороод ирэх юм шиг байна л да. Бид нэг баг байхад чинь би одоо говийн хүн одоо цагаан дээрсэндээ бүр улаастал ингээд хачиг мачиг шавцсан байдаг байсан шүү дээ. Яг тэрийг хэлээд байна. Нөгөө эцний юугаа шимэгчэнтэй хүлээж игээд чинь тийм ээ. Тий. Тэр яг нөгөө бэлчээрийн ачиг чи өвсөн дээр илүү байж идэг. Ингээд багшралтай байж байгаа ч тийм. Тэгээд чинь бэлчээрийн ачиг бас нэг говийн ачиг хоёр байгаа. Яг тэгээ говийн нутгуудаар бас байдаг. Илүү тэгж юу дэрсэн дээрээ байж идэм билээ. Тий. Тэр ерөнхийдөө хачигын бас нэг сонирхолтой юм нь юу байгаа. Хачиг маань өөрөө хүнд ингээ асаад 24 сар онцлог нэг биологийн нөхцөнд ярих онцлог нь болохоор 24-өөс 72 цагийн дотор хүн дээр хүн амьтан дээр очиод биеийн тохиромжтой хэсгээр очино. Нимхэн арьстай хэсэг суг цав тий өхний доо очиод хачиг хазах нөгөө байршлаа олох нь шүү дээ. Олцоод 24-өөс 72 цагийн дотор тэр нөгөө арьсны хэсэгтээ нэг цемент үүсгдэг. Тэр цемент үүсгээд тэр нь болохоор өөрөвсөл янз бүр өөрөвсөл тэр нөгөө мэдээ алтуулах бодис ингээд цацдаг учраас ялруулдаг учраас тухайн хазууснаа мэддэггүй ачигд. Тэгээд тухайн нөгөө тохиромжтой 24-өөс 72 цагийн дотор нөгөө тухайн ачиг маань өөрөө нян вирусээ нөгөө дамжуулдаг байна хүнд. Тэгээ нөгөө өрөвслийн эсэргүүцгэндээ бодистой учраас нөгөө тухайн хэсэгт нөгөө мдэггүй учраас өвчнөдөд маш тохирол хурдан дамжих нь шүү дээ тий 24-өөс 72 цагт. Тэгэхээр тухайн 72 цаг дотор л нөгөө сэргийлэх арга хэмжээтэй нордог байх нь хурдан авч хаях гэх тий. Тэгээд номонд дараа явах бах тий. Номонд ирсэн харж яхад тэр ингээд тэр юу байна тэр
энэ хачигны драмны хэсэг юм бол бас их хүчрхэг юутай шүү дээ. Тэр цуцаан арьсыг ч одоо нэвтлээд ялангуяа малын арьсыг нэвтлээ орно гэдэг бол бас нэгэн тийм том одоо хүчрхэг аппарат байсан шүү дээ. Тэгээд мэдээд ихэр чинь одоо амт мэдрэн шүү дээ. Тэгэхээр чинь мэдрэхгүй болготлоо юм хийчихээд тэгээд бас хатуулаг үүсгээд тэгээд цус бүлгнүүлэхгүй тийм бас бодис үүсгэж юм тийм ээ. Тэгж байгаа сорж штэ. Тийм маш өчтэй харин. Тэр бол их сонирхолтой. Яг тэр учраас яг тэр хачиг ирээд хазаад одоо цус шимж байгаа тэр процессыг бас мэдэх боломжгүй юм байна. Хэсэгт ихний үедээ тийм. Тийм. Тэгэхээр нөгөө урдсан сэргийлэх арга хэмжээнд дээр энэ дээр нөгөө цолгуурлаад зөвлөдөг байх нь шүү дээ. Одоо яг хачиг яаж сэргийлэх вэ гэхээр хачиндаа цацуулахгүй байх вэ гэхээр за тухайн одоо ойд үнтэй голомт нутагт очихдоо 2-3 цаг тутам хачиг байгаас шалгах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр чи нөгөө тухайн хачиг маань тохиромжтой нэгтлээ орчноо тэ газараа хайх тэ нөгөө цемент үүсгэн 70 цаг хүртэл байгаа шүү дээ. Тэр хүртэлх хугацаанд маш урт хугацаанд хачиг аваадах юм бол халдвараас сэргийлэх нь шүү дээ тэ. Нөгөө 30 хэдэн төрлийн өвчин байсан тухайн хачиг ямар төрлийн өвчин байсан ч тэрнээс нь л сэргийлнэ гэсэн үг шүү дээ. Сая ярианаас ингээ сонсоход хачгийг хазуулсан дараа мэдрэгдэхгүй бас нэлээд хэд хоногийн дараа бараг 7-аас 14 хоногийн дараа бүр илүү мэдрэгдэн марин нэтрийг яриад ах шиг тийм үү? Үгүй 7-аас 14 хоногийн дараа мэдрэгдэхгүй. Зүгээр ерөнхийдөө хачиг ой мөсөд явахдаа ерөнхийдөө хачигаас яаж хазуулахгүй байхыг ой мөсөд явахдаа 2-3 цаг тутам л бие шалгаад том бол нөгөө хачиг маань нөгөө арьс шигдэхээс өмнө л аавна гэсэн үг. Тэрнээс бол тухайн хачиг маань нэг шигдэх юм бол 72 цаг өндөр цемент гэдэг нөгөө үүсгэж хүчрхэг аппараттай цемент үүсгээд тухайн одоо тохиромжтой цус сорох тохиромжтой орчныг бүрдүүлэх нь. Тэгжиж нөгөө хачиг маань одоо цусаас орж эхэлж нөгөө эргэлтээрээ нөгөө вирусээ бас хүнд дамжуулна гэсэн. Цусаас орж хоол нөгөө хачиг маань тий. Тэгэхээр хазуулсан тохиолдолд хүнд яг ямар өвчлөл ямар юу мэдрэгддэг. За хүн юу л мэдхгүй. Ерөнхийдөө л хазуулсан мэдрэхгүй тий. Нөгөө мэдээ алдуулалттай учраас. Тэгэхээр тухайн нэлээд удацсан байх юм бол нөгөөх маань хачиг маань хуулцолдог удах тусмаа. Хачиг цус ороолох тусмаа хуулцолоо гэсэн. Тэр тохиолдол их хвчлэн мэдээд идэг. Ялангуяа тэр нөгөө бэлчээрийн хачиг дээр бол хүүхдүүд их хвчлэн толгой даацуулсан мэдэг. Хүүхдүүд өсөн донтор нь. Тэгээ тэр учраас хуулцолцсон тохиолдол ээж аваад мэдээд байгаа. Ерөөсөө мэдрэгдэхгүй хүүхдүүд тэр ялангуяа шалгадаг учраас. Тэгээ ер нь бол мэдэх тохиолдол байхад бие сайн шалгахгүй л бол тэгээд хизээ хаана ажуулснаа мэдэхгүй тухайн голомтод очихдоо л нөгөө урьдчилан сэргийлэх арга хэмжээгээс авч явах хэрэгтэй байна. Тэгээд шилөөр одоо амтан малын харж явах чинь ингээ чихний ард нь ч юм уу цавь суганд нь сүүлээр энд ингээ бүр ингээд хуулж болцсон бүр ингээд бунжигнаад байж идэг штэ. Тэгэхээр тэр одоо тэр нимгэн арьстай газар мазрыг тэр хачиг яаж мэдэж яаж байна? Тэнд байршиж байна. Тэр бол мал имлэг дээр өлгийнх бол ерөнхийдөө тухайн нөгөө хачиг маань өөрөө нимгэн нөгөө цус сороход таалдамжтай нимгэн арьстай хэсэг тухайн явж байгаад нэг цаг өнтөр явж байгаад өөрөө биеэр нь явж байгаад өөрөө очиж сордог байгаа. Тэрийг ямарсан судлаад. Мал имлэгийн салбар сүүлийн үед бол маш хэмжээний урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг болсон. Малдаа нөгөө хачиг устгах бодис те тариа хачиг устгах төрхлөг тийм аяг хэрэгжилж байгаа учраас малдаа сэргийлэх арга хэмжээ их сайн аваад малчд маань өөрсдөө болохоор сэргийлэх арга хэмжээ жоохон бага аваад байгаа болов гэж боддог байгаа шүү дээ. Малдаа л их сайн тийм арга хэмжээнд нь байгаа. Тэгээ хүүхдүүд эмэгтэйчүүд илүү их тэр нөгөө ноос ноолуураас дамжин те ганцхан бос малаас ноос ноолуураар дамжин те малаас дамжин бэлчээрээс дамжин мэрэгч тухайн гэрийн тижээр нь хом уураар нүртэл дамжаад өрөдөх тохиол байгаа. Тэгэхээр өөрсдийг бас илүү урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. За ингээд хазуулчлаа нэг хазуулчлаа. Тэгэхээр шинэ өвчний байдал болон өндөр халууртай толгой төрөвдөг одоо бөөлждөг магадгүй ухаан баларддаг тийм шин тэмдгүүд бас илэрдэг гэдэг юм тийм үү? Тэр тохиолдол одоо хүүхдийнхээ ч юм уу одоо хачигд хазуулсан байж магадгүй бид нь үздэг хэмээр юм байна шүү дээ. Тийм одоо бөөлж идэрдэг ч юм уу яадаг шүү. За ер нь одоо манай Монголд бүртгэж байгаа 3 өвчний бол хамгийн нөгөө хүнд нь болохоор энцефалит гэдэг байгаа. Хачигт энцефалит. Энэ маань ер нь хаагур эднийг нэг хүмүүсээр мэдж байгаа зүйтэй ойлгож байгаа. За ерөнхийдөө тэр эксотс бэрсэлгац гэдэг үндсэн ой хачиг байгаа улаан ангитай хачиг. Энэ маань хаагур их байдгийг гэхээр Сэлэнг аймагт маш их тархалттай. За булганд бас байдаг. Гэхдээ булганд тоошлууд бага. Гэхдээ нөгөө хачгийнх нь халдварчлалт нь өндөр.
Тэгэхээр нөгөө нэг багчиг тэнцвэрлэлтээр нийт Монголд нэг 14 тохиол нас орсон байгаа. 15 6 тохиол нас орсон байгаа. За энэний ихэнх нь одоо 90 орчим он булганд халдвар авсан байгаа нөгөө хүмүүс. Хөвчлэн нөгөө багчиг тэнцвэрлэлт дээр учрсан чинь тэр нэг голомт нутагт очиод халдвар авсан байдаг. Одоо Улаанбаатар аялдсан шүү дээ, хүмүүс аялал нөгөө голомт нутагт очиод хачин дазуулаад халдвар авсан байдаг. 70 орчим голомт нутагт очиод халдвар болсон. За тэгээ Булган Сэлэнг аймаг дэлгүү нөгөө нэг тайгын бүстэй дэлгүүтэр нөгөө нэг хачиг манд тархалттай учраас тэнд очихороо хүмүүс нөгөө нэг халдвар хамгаалал сайн дэглэлийн байрыг үүсүүлээд хачиг дазуулаад халдвар авах тохиолдол өндөр. Тэгээд нөгөө бүх хачигттай бас хүмүүсийг бас айлгаж болохгүй л дээ, бүх хачиг бол халдвартай биш. Тэгтэл ер нь халдварлалтын хувь бол Булган аймагт л өндөр байдаг. Сэлэнг аймагт бол хачигын тархалт маш өндөр байдаг. Тэгэхээр бол тухайн хүмүүс ер нь ард иргэд манад голомт нутагт зорчихтой тийм ээ. Одоо ялангуяа 3 сарын сүүлээс 10 сар за 7 сарын хооронд ээлдэж штэ тэр хугацаанд явахдаа одоо нөгөө хачигаас сэргийлэх мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм. Одоо дархлаажуулалтанд хамрах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх одоо төрхлөг одоо хэрэглэх хэрэгтэй байдаг байна. Инсулит бол эрхцөөз бол ерөнхийдөө бол бүх нутгаар дархалттай тийм. Илүү 3 сар 4 сар орд бүртгэгддэг. Малын бэлчээрийн ачиг учраас за энэ дээр бол хөвчлэн одоо ялангуяа манай Улаанбаатар хотын иргэн тойрнын лагерийн бүсүүдэд бол их хачигтай. За энэ хачиг манай Улаанбаатарын судалгаагаар бол их хөвчлэн бараг 90-100% хачигын халдварчлалтай эрхцөөз. Хачиг маань өөр хачигуд нь хачигын эрхцөөзийн халдварлалт бараг 90-100% хүрдэг. Тэгэхээр нөгөө лагерийн бүсүүдэд тухайн хүмүүс 3 сар 4 сараас очдөө шүү дээ тий. Тэгэхдээ илүү хачигын тацуулах эрсдэлтэй гэсэн 3-4 сард эрхцөөзийн халдвар авах эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр бас л ер нь нүцгэн сэргийлэх арга хэмжээг бас авч яхын зүйтэйхэн тий. За ингээ хачиг ингээ хуулж болцсон ч байдаг юм, хуулж болоогүй ингээд шигдсэн байгаа тохиолдлыг авах хэрэгтэй болно тийм үү? Тий. Энд ямар аргачлал байдаг? Юуг анхаарах ёстой? Яавал зөв авах нөхцөл бүрддэг юм бол? За ерөнхийдөө бол хачигаас хамбал хэдэд аргууд байгаа тий. Гэхдээ хачиг нь хазуулчлаа хэрэг тухайн хазуулчих юм бол яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд мэдээж аль болох нөгөө хошиг нь үлдээгүйгээр суглах хэрэгтэй тийм ээ. Суглах хэрэгтэй. Үүний тулд яах ёстой вэ? Хэрвээ тухайн хүн одоо нэмлэгийн нөхцөлд хандах боломжгүй байх юм бол тухайн одоо янз бүрийн аргууд YouTube дээр байгаа тий. Одоо зүгээр энгийн утас биш үү? Утсаар одоо нөгөө хошуунд нь сайн тултал нь одоо ингээд зангидж агаад эргүүлнэ. Тавгаар сайн эргүүлээд ганхуулна гэсэн үг шүү дээ. Ганхуул. Нөгөө хачигын хошуу маань ингээд бүр ингээд салаавчилсан мэдээ ингээд тэлцэн амар аппарат бүр ингээд тэгнцэн. Тэгэхээр одоо аль болох ингээд эргүүлнэ гэсэн үг. Эргүүлээд одоо амны аппаратыг одоо хошууг нь үлдээгүйгээр сугалж авах гэсэн үг. Тэгээд сугалж авах юм бол нөгөө яагаад гэвэл хошуу маань үлдэх юм бол өрөвсөл үүснэ тий. Тухайн хэсгээс илүү өрөвснө, халдварын процесс илүү удаашрах магадaltaй тий. Тэгэх юм байдаг. Эмнэлгийн нөхцөл тэрэ ахуулах шаардлагатай бол мэдээ тухайн нөгөө эмчнэр мэдж байгаа шүү дээ. Спирт дээр очиад хямсаа зориултын гачиг авдаг ч юм уу. Хямсаагаар аль болох илүү арьстай ойрхон толгойн хэсгээс ингээд сугалж авдаг нь ганхуулаад. За тэгээд хүмүүс их буруу арга хэрэглэдэг тухайлбал ингээд одоо асуудаг байхгүй юу тандал дээр хүмүүс яаж хачиг авдаг гэхээр бүксийг хайчилдаг гэдэг. Эсвэл одоо тамхины ишээ түлдэг тэгж болохгүй дэр бол буруу арга. Яагаад буруу гэхээр тухайн нөгөө хачиг маань нөгөө бүксийг хайчлаад ч юм уу тамхины ишээ түлээж чочроохоор нөгөө нэг бүксэнд хотоодонд байгаа вирусны бактериуд нь чочрохоор ингээд нөгөө бие рүүгээ ингээд цацдаг байна. Наач юм. Тэгэхээр ерөөсөө тэр арга хэрэгжилж болохгүй. Аль болох одоо за энгийн бас нэг арга байгаа тий. Тухайн одоо хачигт нь утас байхгүй бол юу тос төрөгч нь синтезор тий. Байдлын ч юм уу. Тэгэх юм бол нөгөө амны аппаратын агааргүй орчинд үүсгэхээр нөгөө хачиг маань өөрөө сугараад гараад. Эсвэл спиртээр сайн ингээ 2-3 дарж муужруул. Сайн дараа 2-3 дарахад нөгөө хачиг маань одоо спиртээр өөрөө сугараад гараад ирэх юм шүү дээ. Утсаар ингэхгүй. Тэгэх юм бол өөрөө сугараад гараад ирнэ. Тийм аргуудыг хэрэглээд авч болох. Унсараа ингээд шинхээ татаж идэр болохгүй нэ. Тийм татаад болохгүй бяцрах ч юм уу те эсвэл сугарахгүй ч юм уу. Аль болох тэр спирт юм уу тэр тосмосоор агаар орчин үүсгэж чад өөрөө сугараад гараад ирэх боломжтой те. Тэр аргыг хэрэглүүл илүү өвдөнтэй гэсэн үг. Эсвэл утсаар ингээд татаж ганхуулах ч юм уу те. Тэгэж авах юм бол илүү ачааман суулгах бол. Тэрээс мэджил байна юм байна тийм. Хүн сандарсан хүн чинь тэгэл унсараа шилбэх ингээд татахыг. Яг ихэвчлэн асуумжаас суусгалаад авт юм билээ нөгөө ихэвчлэн амжилттай олон зарим нөгөө хошуу үлдчихлээ ингээд дахиад ирээ тэгээ бас нэг ажил болт юм билээ л дээ. Тий.
За яг хоо ингээд яг байга бодитоор байгаа үед ийм арга хэл гэж болох нь хазчгаа явждаг. Тэр байгаад байд юм. Хазчгаа явуулсан тохиолдолд тэр энд нас өвчл үүсэхгүй. Өвчл дамжуулсан байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ тийм байж болно. За хүмүүс зарим нь бол хадснаа мэдхгүй тохиолдол цөөн байгаа. Их биш. Ер нь цөөн тохиолдлууд хадснаа мэдхгүй мөртлөө халдвар авсан тохиолдол байдаг. Тэгэхдээ хөвчлэн тухайн үед яг нөгөө халдвар авчаад нөгөө хүн бас мэдхгүйгээр авснаач мэдхгүй ингээд унгаацсан байж боломжтой. Тэгэхээр тэр маш цөөн тохиолдол хөвчлэн л хачиг нь байж байдаг. Хазууснаа мэдчихэдэг. 80-90% мэдчихэдэг. Тэнд ямар одоо эмнэлэг ташгийн хооронд тодорхой зай байж тэ ингээд хазаад хажигт одоо хазуулсан гэдгээ би мэдлээ. Энэ одоо байхгүй байна. Үлдэгдэл нь сургамж үлдсэн. Энэ тохиолдолд одоо ямар эмчилгээ үргэлжлэн сэргийлэх юм хийх ёстой юм. За. Эмнэлэг ташгийн хооронд бас нэг арга хэмжээ авах ёстой шүү дээ. Тий. Жишээлбэл манайд л ер нь одоо сүүлийн үед нөгөө хүмүүсийн мэдлэг аягүй сайн болж мэдээлэл аягүй сайн болсон. Одоо олон их сурвалжаас мэдээлэл авдаг болсноос нөгөө хачигт хазуулах халдвар байна гэд мэддэг болсон учраас манайд нөгөө хачигт хазууллагаа хандах хүмүүс их болсон. Ерөнхийдөө улсын хэмжээнд бараг 1000 хүрч байгаа жилдээ. Тэгэхдээ бүгд бол бүх хачиг бол халдвартай биш, тий? Бүгд бол халдвартай биш. Тухайн бас айж бас болохгүй нэ бүгд халдвартай биш. Яг голомт нутгийн хачиг халдвартай гэж ойлгох хэрэгтэй. Яг хоо тэгээд бүгд бол халдвар тухайн үед нь хачиг маань өөрөө хазангуудаа тухайн хэсэгт нь өрөвсөл үүсгдэг. Дархлааны харшлын урал явагддаг. Жохон өрөвсөх хавдах улаах тохиол байна. Тэгээ яг тухайн одоо хүнд хэрэг халдвар дамжсан бол минь халдварын шинжүүд хамгийн эхлээд мэдээд халуурна. Ингээд дараа тууралт илэрхтэй булчгаач очих. Төв мэдээлэлээс гэмтлүүдэд илэрх юм бол ямаас халдвар авлаа л гэж мэдээд тухайн эмнэлэгт хандаад байгаа хүмүүс бол. За тэгээ яг хазуулчаад урьдчилан сэргийлэх эмчилгээг бол тодорхой хэмжээний эмнэлэг тухайн харийн эмнэлэгт хандаад хазуулсаа одоо иймэрхүүгээд эмчтэй хандаад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж болдог. Мөн одоо хариу хачиг нь байх юм бол хачигаа авчраа шимтгэлж болдог. Тэгэх юм бол нөгөө хачигнд нь ямар өвчин үүсгэж байна гэдэг манай байгууллага дээр бол шинжилж байгаа. Тэгээ урьдчилан сэргийлэх эмчилгээний ч юм уу те урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зөвлөдөг байна. Энэ одоохонд нэг охтныг нэг устгадаг штэ нэг үлийн цагаан охтныг устгаал одоо хим аргаар юм ягаал тэгдэг. Тэр үе шиг одоо хачигын яг бүс нутагт нь бол тийм нэгдсэн тийм арга хэмжээ авдаг тийм тал байна байж болох уу? Ер нь байдаг, бус тус орнуудад байдаг. Манайх энэ нэвтрүүл арай боломжгүй болчиход байгаа. Яагаад тэгэхээр боломжгүй ч хачиг бол байна л гэсэн үг тийм ээ. Яагаад боломжгүй гэхээр ерөнхийдөө мэрэгжлийн байгуул одоо энэ Европын орнуудад жишээ нь илүү ойн бүс нутагтай ингээд тосдууд нь баран л ой дотор амьдарч байдаг. Тэд нэр яадаг гэхээр нөгөө ойн бүс нутгийн ойролцоох нь яг нөлөөлж эхлэхээс өмнө юм хачиг устгал ингээд бод цацдаг нь устгал хийдэг. Тэгэх юм бол нэг хэсэг яг улирчны 2-3 сардаа ч юм уу тий тухайн улирчдыг хачигаас сэргийлж чаддаг байх. Нэлийн сэргийлнэ. Манайх болохоор одоохондоо нөгөө тэр бодсон нэгт одоо зөвшөөрөлгүй. Яг устгалын бодсон зөвшөөрөл одоо байхгүй байгаа. Тэгэхээр оруулж идэг компаниуд байдаггүй. Тэгээ яг хийх болохоор нөгөө байгаль орчинтой бас хор хөнөөлтөй болчиход идэг. Бусад мэрэгч амьтад нь бас хордох эрсдэлтэй тий том бас өгтөн амьтад бас хордох эрсдэлтэй учраас яг одоогор л энэ чиглэлээр манайх яг судалсан хийсэн ажил бол байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр бол яг энэ хачиг устгал тал дээр даруйтал арга хэмжээ авч чадаагүй л байгаа. Бас хэцүү юм байна да тийм ээ. Тэгэхээр яг ингэ. Тэгэхээр нөгөө ялангуяа нөгөө лагерийн бүс нутагт амьдардаг голомт нутагт амьдарч байгаа улсууд бол хүмүүс бол ерөнхийдөө тухайн одоо хашаа орныхоо нөгөө юг аргууд идэх хальтаа нөгөө өвсөө богиносгон тий өвс богиносгон гэхээр нөгөө хачиг дээшээ гарах нь багсан тий жижиг мэрэгч устгал хийдэг. Яагаад бол мэрэгч чинь бас айгүйх нөгөө хачиг дамжуулж ирдэг. Тэгээ мэрэгч устгал хийдэг тий. Тэгээ ерөнхийдөө тэр шавхтан шавж устгах юм хийхээр тухайн нөгөө иргэн бүр одоо өөрсдийн хэсгийнхаа юг хачиг устгахч чанал хачигаас тодорхой хэмжээгээр сэргийлж ин гэсэн. Тэгээ нөгөө жижиг нөгөө гэрийн тэжээр нохоо муур нь бас нөгөө ялангуяа нэг голомт нутгийн айлын өрхийн одоо нохоо муур нь чөлөөтэй ч гэдэг шүү дээ. Тэгээ нэг голомт ой морь явж ирэл бас хачигтаад ирдэг байхын дамжуулж ирдэг. Тэгэхээр тэр мэрийг хүртэл сэргийлэл тий хүүхдүүдэд хүртэл орой явахад хачиг устгал сэргийлэх арга хэмжээнүүдээ л авна гэсэн. За хачиг бол одоо нэг байгалийн бас нэг төрөл зүйл байж хэлдэг. Энэ байгаль болоод байгальд яг үнийн хэрэгтэй илүү юм гэж байхгүй дутуу юм гэж байхгүй байх хэвээр юм зохицолгоо байж байгаа шүү дээ. Энэ хачиг бол байгальдаа ямар ээлтэй эерэг нөлөөтэй байдгийг бас нэг юм байгаад байгаа тийм ээ.
За тэр талаар бол яг сайн мэдэхгүй юм. Тэрийг ягаад гэвэл биологч манай байгууллагад тусдаа тэрийг судалдаг биологч мэрэгчлээ усуд байдаг. Тэр талаар биологч нар илүү хэлэх бах. Биологийн хүн чиглэл рүү учраас яг хэлж мэдэхгүй л юм. Тэгээ ер нь бол тийм байх хэрэгтэй. Тийм байх. Ялангуяа тэр нөгөө шуу муул их болдог л байх гэж бод. Тэрийг бол яг сайн мэдэхгүй л юм. За өнөөдөр ямар ч байсан аяд зугаалгаар явж байгаа улсууд хөдөөгаа жимсэнд явж байгаа улсууд явах гэж байгаа улсуудын анхаарах нэг зүйл бол хачиг гэж нэг айхтар амтан байна шүү. Хачигд хазуулаад тэндээсээ өвчин үсээд бас юм байдал үүсэх нөхцөл их байдаг юм байна тийм ээ. Тийм учраас сэргийлэх нь зүйтэй шүү гэдгийг одоо анхааруулмаар байна. Хоёрдугаарт нь одоо хачигт одоо хазуулсан тохиолдолд урьдчилж одоо ямар арга хэмжээ авч болох уу гэдэг чиглэлээр бас хэдийгээр ихэнх хүмүүс мэдж байгаа ч гэсэн мэдэхгүй байгаа улс бас их биш үү сандардаг айдаг тухай үедээ тийм ээ. Энэ улсууд бас тодорхой мэдээлэл өгсөн байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд өөрийн чинь одоо яг эрдэм хэллэгээний сэдвт ажил нь ямар ажил байна? Миний эрдэм шинжилгээний сэдвч бол хачиг тэнцвэр төвчний тархалт. Асуудлын онцлог тий Монгол орд. Яг нөгөө хүнд эмгэг үүсгдэг нөгөө төв мэдрэлээс гэмтээдэг энцефалит гэдэг өвчний чиглэлээр ирсэн байна. Тэр судалгааныхаа үр дүнгийн яриач ямар хөө. За тэр бол ерөнхийдөө хамгийн нөгөө юу байгаа шүү дээ энэ өвчин маань илүү төв мэдрэлээс гэмтээдэг өвчин. Гэхдээ бас нөгөө тал нь вакцинтай дархлаажуулах сэргэл вакцинтай өвчин маань. Тэгээ энэ дархлаажуулалтаас бас магистр хамгаалсан байгаа л да. Дэн талаараас тодорхой ярьж юу ярьж өгье гэж бодоод байна. Юу хачиг тэнцвэрлэлтийн вакциныг манайх нэг Орос улбаны улсаас оруулж ирдэг эсийн үсрийн вакцин оруулж ирж хэрэглэдэг байгаа хүн амд урьдчилан сэргийл хэрэглэдэг. За энэ вакцин энэ өвчнөөс сэргийлэхэд бол дараах одоо энэ 3 тунтай вакцин байна. За ерөнхийдөө л энэ өвчнийг одоо төв мэдрэлсний гэмтээдэг энэ өвчнөөс сэргийлэх вакцина тухайн одоо голомт нутгуусууд хийдэг байх нь эсвэл нөгөө нэг голомт нут руу аялж байгаа улсууд хийдэг. Орчихж байгаа улсууд. За яаж хийдэг гэхээр 2 тунтай. Нэг нь болохоор эхнийх нь одоо 2 тунтайг нь 2 схемтэй. Эхний схем нь ерөөдөө ердийн схем гэж байдаг. Тэр нь болохоор голомт нутгуусууд хийдэг. За эхний тунгийн нь бол 9 сард хийгнэ. Тэгээ хоёр тунгийн нь болохоор хавар хийдэг. 2-3 сард тэгээд 3 тунгийн нь одоо жилийн дараа 2 тунгаас хойш жилийн дараа ихэд 3-аас 5 жил хамгаалдаг баг. Голомт нутгуусууд. За зорчих байгаа улсууд болох юм бол ерөнхийдөө тухайн голомт зорчихоос өмнө 20 хоногийн өмнө эхний хоёр тунг авсан байна. Тэр нь болохоор эхний хоёр тунг нэг сарын зайтай хийчихдэг баг. Тэгэх юм бол тухайн одоо эхний хоёр тунгаа авсан байх юм бол 60 хүртэл хувийн хамгаална гэсэн инфлэктдэг өвчнөөс тийм ээ. Тэгээ 3 тунгаа дараа жилийн одоо 2 тунгаас хойш жилийн дараа хийдэг баг. Тэгэхээр ерөнхийдөө 3-аас 5 жил хамгаална. За сэргээх тун бас хийж болно. Тэгэх юм бол бас удаан хамгаалдаг байна. За тэгээд энэ хоёр схемийн ялгаатай нь юу юм гэхээр нөгөө төрөвчсөн схемтэй нь болохоор мэдээж маш хурдан хугацаанд дархлаад өгтөн. Гэхдээ жоохон дархлаа барих чадвар нь бага. Ердийн схем нь болохоор мэдээж арай удаан нөгөө нөлөөлөлтийн удаан дархлаа тутах ч гэсэнгөө удаан хугацаанд дархлаа үүсэх хэдий ч дархлаа төвчөд дархлаа барих чадвар нь удаан гэсэн үг. Тэгэхээр ингээд голомтууд нь айл нутагт амьдарч байгаа усуд айл болох тэр ердийн схемээр дархлаажуулалтанд хамраад байх юм бол тухайн өвчнөөс сэргийлэх нь тийм ээ. Энэ өвчнөөс. Тэгэхээр хачгаар дамжиж залбиралдаг өвчин гэдэг чинь тэгэхээр хачиг маань өөрөө тийм өвчтэй байдаг юм уу? Эсвэл өөр газраас одоо өвчин зөөвөрлөдөг юм уу? Яг энэ юу гэсэн үг? Хачиг маань өөрөө нөгөө өвчлийн дөрвөн шатанд дөрвөлөнд нөгөө вирус, ням бактери чинь дамжуулаад байждаг өөрөө өвчтэй. Дамжуулна чи өөрөөсөө гаргаад байна уу? Өөр газраас аваад тэр нэг өөрт нь ингээд бие орносонд нь байж идэх байх нь шүү дээ одоод гэсэн тийм. Тэгэл нөгөө шимэгчлсэн амьтанд нөгөө вирусны ингээд дамжуулаад одоо шувуун шимэгсэн ба шувуун дамжуулна тийм. Зээр одоо жижиг мэрэгчд дамжуулна тийм. Тэгэхдээ тэднэр нь бол өвдөхгүй зүгээр байгалийн эргэлтэнд нь оролцоол яваад байна. Хүн болохоор эцсийн болдог, өвчлөлдөг тийм. Тэр өвчнөр эцсийн болдог. Тэгэхээр байгалийн циклээр нь хачиг маань өөрөө вирусны ингээд агуулж идэг, дамжуулж идэг гэх юм шүү дээ. Ер нь өдөөгөө бол хачиг ихтэй газар одоо хуулз болцсон мал тархалдгүй юм шүү дээ. Тэгэхээр бол одоо хачиг их одоо хуулзанд баригдсан мал идэх бол тархалахгүй шүү дээ. Тэгэхээр чинь их айхтар хүчтэй нөлөөтэй юм шиг байгаа. Эндээс би юу бодоод байна вэ гэхээр одоо сүүлийн үед ярьж штэ одоо биологийн зэвсэг хийж байна гэж яриад байна штэ. Энэ дээр одоо энэ байгалийн өвчин тараадаг
энэ юм бактери одоо энэ хажиг мажгийг одоо ашиглах тийм айхтар юм байд юм биш байгаа. Тийм тохиолдол ер нь байдгүй, судалгаа байдгүй. Магадгүй юм шүү дээ. Одоо яг ингээд нэгд байгаль дээр ингээд өвчин тараадаг энэ хачгийг ашиглаад тэгээд одоо тийм биологийн зэвсэг гэх юм юу хийдийн өвчин тараадаг тийм хийхийг одоо үгүйсэх аргагүй юм шиг санагдаад тийм зүгээр хардаж бодож байгаа зүйл шүү энэ тийм. За ер нь бол тийм тохиолдол би баг олж уншаагүй. Гэхдээ энэ хажиг маань өөрөө ганцхан Монгол биш шүү дээ. Бүх Европ төвдөрхий бас олон газар тархалттай учраас өөр гэсэн онцлог вирусын онцлогтой. Энийг зүгээр судалгаа шинжилгээний зурмаар судлаад вакцины үйлдвэрлэх чиглэлийн судалгаанууд bijсэн болохоос яг биотерроризм зөвлөлөө илүү энийг нэг хэрэгэлсэн, хачгийг хэрэгэлсэн, хачгийн өвсөнд хэрэгэлсэн гэсэн тохиолдол бараг байдгүй. Бараг сонсож уушаагүй. Байж болно л доо. Гэхдээ тэр хачгийг бол хаанаас авч болно шүү дээ бас. Европт ч байгаа, Ааж байгаа. Яг Монголын хачиг илүү хэрэг судлаад илүү хороо чанар өндөртэй тийм вирустайгаа вирус агуулт юм байна гэх юм бол яг тийм зорилгоор хэрэглэх болох л гэхдээ мэдгүй байна тий. Яриаггүй тэр цаг дээр уншиж байгаагүй юм. Лайданаас орсууд л манад ерөнхийдөө хачгийн их судалгаа хийж эхэлсэн. Тэгэл манад эрдэмтдтэй хамтраад маш олон судалгаанууд хийсэн байт юм билээ. Тэгээ ерөнхийдөө тэр яа гэхээр одоо ингээд 76 оноод хийсэн судалгаа байдیں۔ Эрхүүгийн одоо чинь тайгын бүс, ойн бүс ингээд манад эрхүүд одоо Оросын тэр нутгад өвчлөл тайгад нь өндөр байна. Хэрийн бүсд нь тодорхой хэмжээ дунд зэрэг эрсдэлтэй тий ойн бүсд өндөр байна. Тийм учраас ингээд манай биотоптой оруулаад танаа тэгвэл тайгын бүсэд ч юм уу тий хэрийн бүсэд илүү ийм өвчлөл өндөр байх магадaltaй биш үү гэсэн таамаглалыг бидэрт өгчээсэн хийж судалгаа хийж өгчсэн. Тэгэхээр та нарын ойн бүсээ үзээрэй. Ойн бүсийн хүмүүс илүү ийм өвчлөл авах эрсдэлтэй шүү гэсэн судалгаануудыг хийж өгчээсэн. Тэгээ бид нар мэдгүй байхад анх ийм өвчлөл байх юм бэ шүү. Тэ? Ийм хачгийн зүйлийн бүртэл нь ийм хачиг танад байдсан байх шүү гэсэн судалгааны дүнгууд их гаргаж өгчээсэн. За хачгаар дамжих маш олон хэд хэдэн аргууд байдаг тэ. Эхний ээлжинд мэдээж мэдээлэлтэй болно. Хоёрт нь бол дархлаажуулалт таамрагдах. Гуравт нь болохоор нөгөө нэг ойн бүсэд явахдаа хачиг байгаа хэсэг сэргийлэл ингээд шалгаад явах нь шүү дээ тий. Дөрөвт болохоор нөгөө маш урьдчилан сэргийлэх нөгөө бодисууд гэдэг цацлах хачигаас хамгаалж сэргийлэх одоо нөгөө оф гэх тий янз бүрийн одоо худалдааны газруудаар худалдаалгаж байгаа бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ яадын гэхээр хувцсан төрхт цацдаг, би арьсан төрхтөг гэх тосон хэлбэрээр ийм бүтээгдэхүүнүүд байдаг. Энийг хэрэглэснээр нөгөө хачигт хазуулахгүй. Хачигт хазуулахгүй байна гэдэг чинь л бүх төрлийн халдварыг авахгүй л гэсэн үг тийм ээ. Ямар ч халдвар. Тэгэхээр одоо нөгөө бүтээгдэхүүнээ харахтаа нөгөө тэр нь болохоор хичнээн цаг байрах гэсэн хэмжээнүүд нь байдаг. Одоо 2 цаг, 3 цаг, 4 цаг нөгөө нэг агуулмжаас периметрийнхээ агуулмжаас хамаарат тухайн одоо сэргийлэх юу маань сэргийлэх нөлөөлөл маань одоо хугацаатай байдаг байна шүү дээ тий. Тэгэхээр ойн бүс нутагт голомт бүс нутагт зорчихдоо эсвэл одоо хачигтай уйлралт малзалтай харьцагтай ноос нулуртай харьцагтай хачигаас сэргийлэх тийм бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол тухайн хүн иргэн маань өөрөө хачигт татуулахгүй байх ачаал бүгдтэй байх. Тэр бүтээгдэхүүнээ хаанаас авч болох вэ? Тэрийг бол яг худалдааны газрууд оруулж ирдэм билээ яг тэр. Би бол ном байжээс авах маа ер нь тэнгэр хандлаа. Худалдааны газруудаар ер нь зарагддсан билээ. Оруулж ирдэм билээ манай. Тэгэхээр тэргээс хүмүүс аяг хачиг шумуулжсэн хэрэгэл шумуулаас сэргийлэх гэ бас байдаг. Тэрний хачиг гэж бас байгаа. Ногоон шумуулынхын л үгээс гэдэг шумуул гэх тэрний бас хачигаас сэргийлэх гэж бас байгаа. Ногоон өнгөтэй байгаад идэм байл. Тэрийг бол бас хэрэгэлдэг зүгээр юм байна. Тэгээ ялангуяа одоо хачиг их сая түрүү хэлсэн хачиг энэ одоо голонд гэж хэлж болохоор тийм бүс нутгууд одоо аялал жуулчилдаг юм уу жимс явах одоо янзын байдлаар явахтаа бол үнэхээр урьдчилан хэрэглэхийн тулд энэ бүтээгдэхүүн ашиглах зөв юм байна л да тийм ээ. Манай сайтуудаар ороод зооны зөвшөөрөл судлалын үндэсний төвийн сайтуудаар орохоор өвчлөлүүдийн мэдээлэл нь газрын зургаараа байж байгаа. Тэгэхээр ороод ийшээ явахаар бол бид нэр ерөнхийдөө сэргийлэх хачигтай юм байна гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр одоо өөрийн сэргийлэн вакцинд хамруулна те. Эсвэл одоо хамрааг байх юм бол тэр сэргийлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь те. Өөр тэгээ хачинд голом нутгаар явж байхдаа эсвэл ойр ойрхон хачигаас салж хачиг байгаа эсэг үзнэ. Одоо хүүхдээ те өөрийгөө гэ биеийг шалгаж явах нь мөн одоо бас нэг арга байгаа. Голомт нутагт явчихад тод өнгийн хувц өмс хэрэгтэй. Тод өнгийн. Тэгэхээр нөгөө хачийн хувьд нь харагддаг. Тэгээд айлуулах гар хөлөө ил гаргахгүй одоо нөгөө зургнууд байгаас те оймсныхаа оймсыг нөгөө хувцсныхаа
шугныхаа дээгүүр одоо амьсаа татах ч юм уу те аль болох нэг бие даалт маяг хар бараан дараал мэддэхгүй тий. Тод өнгийн хувцастай байх юм бол илүү явж байгаа нь харагдах нь шүү дээ. Тэгэхээр бол маш хурдан хараад авах боломжтой. Биеийн дээгүүр явахдаг юм мэдрэгддэг юм уу? Зарим мэддэг юм билээ. Зарим мэддэг юм. За ингээд энэ 7 сар бол даяж жуулчлалын зугаалгын амралтын сар нөгөө талаасаа бас айхтар өвчин дамжуулдаг энэ хачиг гэдэг амьтны бас их идэвхжлийн сар юм байна шүү. Тийм учраас энийг тооцох хэрэгтэй гэсэн юм зөвлөгөө өнөөдөр бид нар нэвтрүүлгээр өгч байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт уянга доктор маань оролцож одоо бид бүхнээс анхааруул зохиох энэ санамж анхааруул мэдвэл зохиох энэ мэдээллүүдийг бас өглөө гэж ингэж бодож байна. Тэгээд танд их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгт орсон. За өнөөдрийн манай судалгаатгын нэвтрүүлгүүгээр дуусч байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.